байнгын ороо сая ярилцсан юмнуудаас давхцахгүйгээр тодорхой 3 асуулт байгаамаа. Ер нь бол энэ 3 асуулт Монгол Улсын засгийн газрын 2024-оос 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлантай холбоотой. За энэ тайлан дээр ер нь бол 3-22-22-т байгаа бизнес хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлнэ гэсэн энэ зорилтыг бол дэвшүүлсэн. Харамсалтай нь бол бас тал орчим үзүүлэлт дээр нь хэрэгж хугацаа болоогүй гэдэг тайлал гарч ирж байгаа. Тэгээ эхний асуулт Дорчхон сайдаас энэ 3-2-2-1-2-3 дээр ерөнхийдөө хөрөнгө оруулалтын тухай хууль болон бизнесийн үйлчилгааг зохицуулж байгаа хуулиудыг шинжилнэ. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих монополийн эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэд ийм зорилтыг засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн. Тайлан дээр хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэд ороод иржээ. Гэтэл та бүхэн энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг улсын хурлаар батлуулчаад засгийн газар 2028 он хүртэлх хууль тогтоомжийг шинжлэх боловсронгуй олох чиглэлээ засгийн газар өөрөө баталдаг болсон. Улсын хурал танилцуулгүй баталдаг болсон. Энэ баталсан 28 онд хүртэлх хууль тогтоомжийг боловсронгуй олох үндсэн чиглэлийг чинь 17-18 дээр нь таны хариуцж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль, өрсөлдөөний тухай хуулийг 2024 онд боловсруулж өргөн барина гэдээ ингээ орцсон байна. Тэгээ ийм хугацаатай юмн дээр яагаад хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэдэг тайлагналтай орж ирж байна. Энэ дээр ер нь энэ тайлагнал хэрэгжилт үр дүнгийн уялдаа холбоо гэдэг юм чинь ийм жижиг юмнасаа л уялдаа холбоогүй байгаа гэдэг нь харагдаж байна. Энэ дээр нэг тайлбар өгөөч. Хоёрдугаар асуулт хууль зүйн сайдад. За энэ бас хөрөнгө оруулалт бизнесийн орчныг сайжруулах чиглэлд 3-2-2-7 дээр бол энэ иргэний хэрэг хэн шийдвэрлэх, иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэл, компани шудраг өрсөлдөөнийг сайжруулна гэдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулна гэсэн ийм зорилт орж ирсэн. За та бүхэн тантай хамтраад хууль зүйн байнгын орон дээр тодорхой воркшоп хилцүүлгүүдийг хийсэн. Тэгээ иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг аваад үзэхээр манайх сүүлийн жилүүдэд харахаар маш хангалтгүй. Ер нь бол хэргийнхаа шүүхийн шийдвэрийн 50% хүрэхгүй гүйцэтгэлтэй байгаа. Тэр дотроо энэ дээр хүүхдийн тэтгэмжийн асуудал байгаа. Өр хүүхэд төрүүлчээд эцэг их нь хаяад салаад явдаг. Энэ хүүхдийгээ эрүүл саруул бойчход тус тэмтэй байх энэ хүүхдийн тэтгэмжийн асуудал бол маш хэцүү. Сүүлийн 21 оноос хойш энэ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тоо баримтыг харахаар ердөө 7.5-8% нь л хэрэг маргаан энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэл биелж гинэ гэсэн тооцоо байгаа. Тэгэхээр энд энэ эцэг эхчүүд хүүхдтэй болоод үүнийхээ төлөө тэтгэмжээ өгөх ёстой хүмүүс маань үүргээ гүйцэтгэхгүй байна. Ер нь бодит хэрэг асуудал дээр гарч байгаа шүү дээ. Мөнгөгүйдээ биш. Яг үнийг хэлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэл хүрээд ирэхээр унж байгаа 5-70 том машин нь амьдарж байгаа байр орон суудсан ч гэсэн ээжийнх нь аавынх нь хамаатан садных нь болчдөг. Хүүхдүүдтэй мөнгө өгдөггүй энэ асуудал болж байгаа. Инээс болж л ээжүүдтэй хөвчлэн хүүхдээ эрүүл саруул өсөн торниулах энэ асуудал дээр бас анхаарат өгөөч гэд улсын хурлч гэсэн хандж байгаа. Тэгэхээр энийг сайжруулах хамгийн том хөшүүрэг гол асуудал маань энэ хууль эрх зүйн орчин дээр энэ иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах асуудал байгаа. Ер нь бизнесийн харилцаан дээр ч гэсэн аваад хараад үзэх юм бол энэ бол өөрөө хувь хүн рүү жижиг аж ахуй нэгжид бол нэлээд халтай, томоохон аж ахуй нэгжүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэл маш их тодорхойгүй шалтгаанаар бас удаашрдаг ийм дүр зураг харагдж байгаа. Үндсэндээ болвол манай иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээдс дээлтэй, дооцтой инэрлэггүй ийм л тогтолцоо болчиход байгааг бид нар бүгдээрээ ойлгож байгаа. Энийг хурдан засаж сайжруулмаар байна. Хуулийн төсөл явж байгаа. Энэ маань хизээ орж ирэх вэ? 25 онд гэж төлөвлөгдсөн аль чуулган дээр орж ирэхээр та бас ажиллаж байна. Энийг мэдээлэл өгөөч. 3 дахь асуулт байна. Нэмэлт 1 минут авчи дарга. За Номжмэг гишүүнээ нэмэлт 1 минут. За дахиад би зөвхөн энэ 3-2-2 бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин гэдэг дээр л яваад байгаа. Тэгэхэд л ийм олон асуулт гарч байгаа гэдгийг та бүхэн маань бас анхаараарай. 3-2-2-1 дээр үйл ажиллагааны 28 он хүртэлхтэй засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр иргэн хуулийн этгээдийн хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна гэдэг ийм зорилт тавьсан. За тайлбар хэрэгжилт дээр нь хуулийн төсөл боловсруулж 2025 онд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажил хангах чиглэлээр ажиллаж байна гэдэг байна. Энэ ямар хууль юм болоо? Та бүхний засгийн газар баталсан 28 он хүртэлх хууль тогтоомжийг боловсруулахгүй болгох үндсэн чиглэлээр яг энэ 3-2-2-1-ийг хангах хүрээнд ямар нэгэн хууль тогтоомж боловсруулна гэсэн юм юу ч байхгүй байна. Яг энүүгээр нь харахаар яг энэ хүрээнд ямар хууль тогтоомж гэдэг маань засгийн газрын тогтоол дээрээ байхгүй байна. Тэгэхээр энэ яг ямар хуулийн төслийг хэн боловсруулж 2025 онд
одоо хүний болон хуулийн этгээдийн өмчийг хамгаалахын хуулийг оруулж ирэх гэж байна гэдэг дээр хариулт авъя. За баярлалаа. За номын чимэг гишүүний асуулт хариулъя. За хөрөнгө оруулалтын тухай хууль болон монополийн тухай хууль өргөн баригдах ёстой. Тэгээд энэ ажил маань хаана явж байна гэдэг. Тэгэхээр энэ хуулиуд маань яг оны өмнө бол бүгдээр төслийн хэлбэрээр бол бэлэн болцсон. Хилцүүлэг нь бол хийгдсэн. Өргөн барихад бол бэлэн болцсон байсан. Тэгээд хамтарсан засгийн газрын хүрээнд бид нар ярьж тохироод тухайлбал энэ хөрөнгө оруулалтын хуулийг татврын асуудалгүйгээр өргөн барих юм бол энэ маань өөрөө ингээд цогц асуудал биш болж байна. Тийм болохоор нэгэнт нөгөө хувийн секторыг бид нар дэмжих ёстой. Татврын орчноо бид нар багц хуулийн түвшинд ингэж анх удаа 10 жилийн дараа өөрчлөё гэдэг энэ шийдлээ гаргаад за мөн нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаа мөн зохицоор нь ингээд реформын хэмжээнд шийдэх нь зүйтэй байна. Тийм болохоор эдрийг уялдуулаад хамтд нь өргөн барья гэдэг ингээд хүлээгдэж байгаа. Тэр бэлэн болцсон байгаа. Одоо бол хүлээгдэж байгаа. Тэгээ тэр нь ч зөв байгаа. Бид нар нөгөө нэг хуулийг нөгөө нэг холбогдох хуулиудтай ингээд уялдуулж явахгүйгээр дангаар ингээд явчлаар нөгөө хуулийн хийдлүүд гарах гэдэг. Нөгөө талдаа бас энэ үр дүн гарах талаас бол энэ өөрөө хангалтгүй юм байна. Хамтд нь өргөн барья гэдэг. Ингээд өнөөдөр 10 жилийн дараа бид нар татврын багц хуулийн төслийг босруулад за санал авах түвшиндээ ингээд явж байгаа. Энэ хаврын чуулганаар өргөн баригдахдаа хөрөнгө оруулалтын тухай хуультай өргөн баригдана. За мөн монополийн эсрэг хууль бол мөн адилхан ингээд бэлэн болцсон байгаа. Гэхдээ бид нар концепцийн түвшиндөө яг ямар байдлаар энийг өргөн барих юм бэ? Шинжилсэн найруулга юм уу? Нэмэлт өөрчлөлтийн түвшинд юм уу? Агуулга нь ямар байх юм бэ гэдгийг бас тохирох шаардлагатай. Одоо төсөл бол бэлэн байгаа. Тэгээд над ирсэн мэдээлэлээр бол улсын хурлах ажлын хэсгийг бол таныг ахлах юм байна гэдэг мэдээлэл би 7 хоногт авсан. Тэгэхээр энэ түвшиндээ бол мэдээлэл солилцоод явхад бэлэн байгаа. Тэгээд хамтарсан засгийн газрын хувьд бол бидний барьж байгаа бодлого бол юу вэ гэхээр одоо бол ингээд хувийн сектортой бид нар маш сайн юм дэмжлэг үзүүлэх ёстой. Дэмжлэг нь юу вэ гэхээр хууль эрхцэн орчны хувьд за дээрэс нь үйл ажиллагааны хувьд цогц байдлаар үзүүлэх ийм одоо бодлого бол ингээд хийгднэ. Одоо хийгдэж байгаа болохоор энэ хаврын чуулган бол маш их одоо чухал ач холбогдолтой юм чуулган бол байгаа. Дахин ингээд хуулийг өөрчилж бол болохгүй. Хийх юм бол нэг сайн хийх хэрэгтэй. Тэгээд цоожлох хэрэгтэй. Доктортой байдлыг бий болгох хэрэгтэй. Ингэж бид нар нөгөө урт хугацааныхаа хөрөнгө оруулалтыг дотоодын буюу гаднаас ингэж авчрахгүй бол байнга ингээд өөрчлөлт байдаг. Энэ эрхцэн орчинд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэдэг ийм агуулгаараа одоо ажиллаж байна. За тэгээд манай засгийн газрын хувьд дахиад бас хэлье. Одоо ингээд засгийн газар том байна. Дорчхон цаад нэмэлт минут үгүй. За баярлалаа. Засгийн газар ингээд том байна. Хувийн сектор маань ингээд агшаад байна гэдэг ийм шүүмжлэл ингээд явдаг. Одоо яг тэгвэл бид нар нөгөө зах зээлийн эдийн засаг шилжчихсэн. Хувийн секторыг дэмждэг. Яг энэ бодлогыг бол бид нар хамтарсан засгийн газрын үед маш одоо нөгөө юу гэдэг нэлийн онгоолгоор гаргах асуудлуудаа гаргаж ирж энийг цогцоор нь шийдэ гэсэн байдлаар явж байгаа. Тэгээ үр дүнд нь бол ер нь одоо экспорт за тэгээд хөрөнгө оруулалт за тэгээд хөрөнгө санхүү босгох за тэгээд зөвхөн том хэмжээний бизнесээс жижиг дунд хэмжээний бизнес дээр хүртэл бид нар нэлээд их тийм одоо томоохон хэмжээний нөлөө үзүүлэхээр ийм өөрчлөлтийг нэг мөсөн одоо ингээд шийдээд явъя хамтарсан дээр гэсэн байдлаар бодлогоо бол одоо уялдуулаад явж байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. За Алтан гэрэл сайд микрофоны үгүй. За тэр хүний болон хуулийн этгээдийн өмчийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомж энэ дэр ямар хууль тогтоомж тусалж ямар байгаа гэдгийг би танд тодруулж эргэж хэлье. Иргэний процессын хууль бол иргэний иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн яг энэ шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний иргэдтэй холбоотой хэсэг нь бол бичигдээд дууссан. Одоо бид нар энэ 7 хоногт эрүүгийн иргэн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хэсгийг эргэж нягтлаад энэ 7 хоногт багтаагаад яамны вебсайтн дээр тавиад саналд гаргах гэж байна. За тэгээд зорилго бол бид нар энэ 5 дугаар сарда багтаагаад өргөн барьчих юмсан гэдэг ийм зорилго байна.
За энэ хуулийн төсөл боловсруулагдж байгаатай холбоотойгоор та манлайлаад энэ хилцүүлгийг хурал дээр хийсэн энэ хилцүүлгийн үеэр яригдсан асуудлуудын бараг 90% хувьтай тусгагдж байгаа. Банкуд эхнээсээ байр сууриа илэрхийлж байгаа. За хэрвээ үнэхээр иргэний иргэн шийдвэр гүйцэтгэл ийм болоод ирэх юм бол хүү буурах нөхцөл бүрдэн шүү гэж байгаа. За хүүхдийн тэтгэлэг дээр бид нар бас хариуцлага гаргах хэмжээ. Намчмаг гишүүн тодруулъя. За, дорчхон сайдын хариултаас ер нь бол бэлэн болж байгаа гэж ойлголоо. Тэгээд энэ дээр зүгээр тэгвэл анхаараач энэ таны доор ажлын албачин байд юм уу? Тайлагналаа зөв хийж сураач. Үйл ажиллагааны хөтөлбөр дээр хэрэгжих хугацаа болоогүй гэд ингээд ороод ирж байгаа чинь үнэн зөв тайлагнал болж чадахгүй байна. Хоёрдугаарт үнэхээр бид нар бизнесийн орчноо сайжруулах гэж байгаа бол одоо төрийн өмчийн хууль, төрийн өмчт компани тухай хууль төрийн оролцоог яаж багасгах уу гэдэг энэ асуудлууд яригадаад эхнээсээ ажлын хэсэг улсын хуралд хуулиуд нь орж ирээд ажиллаж байгаа. Ингээд бид нар төрийн өмчт компани төрийн оролцоогоо зах зээл дэх оролцоог багасгаад ирэхээр яалтчгүй зах зээл дэх хувийн одоо бизнесийн орон зай гарахад энд бол тэгш шударга өрсөлдөх боломжтой хууль дүрм хэм хэмжээнд бий болцсон байж аж бидний одоо хэлээд байгаа нөгөө жижиг дунд үйлдвэрлэл цаашдаа өсөн бойжих энэ одоо эдийн засаг аж ахуй нэгжүүдийг дэмжих одоо нөхцөл бүрдэх юм а тэгэхээр энийгээ бас яарвчлаач гэдгийг хэлмээр байна.